Сайн байцгааны эрхэм мөндөд үзэгчтэй, сайн байцгааны эрхэм мөндөд сонсогчтой. Захимж подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн зочин дээрээ бол улсын хурлын гишүүн, улсын хурлын дэд дарга Одонтой гишүүнийг зочноор урьдсан байгаа. За танд энэ өдрийн төргий. За баярлалаа. Монгол Улсын их хурлын гишүүн, Монгол Улсын их хурлын дэд дарга Салдангийн Одонтоё. 1988 онд Орос улбооны улсын Санкт-Петербургийн их сургууль олон улсын эдийн засагч мэргэжлэр төгссөн. Бизнес удирдлагын магистр зэрэгтэй Америкийн нэгдсэн улс, Япон улсад макро эдийн засгийн чиглэлээр суралцжээ. Түүний хувьд 1988 онд шинжлэх ухаан техникийн мэдээллийн төвд мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж 1991-ээс 2012 онд Соттериэд Lotus Invest компани захирлаар ажиллаж байжээ. Харин 2008-аас 2012 онд Эргэн та баялаг сангийн тэргүүн, 2010-аас 2012 онд эрүүл мэндийн сайдын зөвлөх, 2012-оос 2016 онд Монгол Улсын их хурлын гишүүн, 2016-аас 2020 онд Баянгол дүүргийн засаг дарга, 2020 оноос Монгол Улсын их хурлын гишүүн, Монгол Улсын их хурлын дэд даргаар ажиллаж байна. За тэгэхээр энэ 7 хоногт бол их чухал үйл явдал боллоо гэж би өвдө хараад байна. Тэгэхээр бол одоо чихэрлэг ундааны хэд хэрэглээг одоо бууруулахад тодорхой хэмжээний хуулийн одоо өөрчлөлтүүд хийгдэх хэрэгтэй байна гэдэг ийм одоо зүйлүүд та бүхэн маань ерөнхийдөө хууль өргөн байр одоо хилцүүлэг өргөн барьж эхэллээ л дээ. Тэгэхээр хуулийн ерөнхийдөө чихэрлэг ундааны хэрэглээний хадлаар ерөнхийдөө яриагаа эхлээд явъя. Дэлхийн нийтэд ер нь чихэрлэг ундааг яагаад ингэж онцгой бүтээгдэхүүн болгож авч үзээд эхлэв. За тэгэхээр нөгөө аливаа зүйлийг хариулахад яагаад гэдгийг хариулах хэрэгтэй гэж ярьдаг шүү дээ. Жишээлбэл сая энэ хууль өргөн барьсны дараа зарим хүмүүс бол тэгж юм л да. Яг нь дэмжиж байгаа бол нилээд их байна. За зарим хүмүүс бол ингэж байна. Гэхдээ ийм юм төр оролцоо. Тэгээд хамгийн гол асуудал бол өнөөдөр ирээдүйн Монгол улсын эрүүл мэндийн салбарын зардалтай өөрөө шууд холбоотой болчиход байгаа. Өнөөдөр эрүүл мэндийн салбарын зардал юунд одоо илүү их гарч байна гэхээр яг одоо энэ хит чихэрлэг ундаа хэрэглэснээс үүсэж байгаа энэ үр дагаврууд. Жишээлхэд дахмад настнууд байна. Хүүхдүүдийг бол шууд төр эрүүл мэндийн даатгалын даадаг. Тэгэхээр энэ үед бол одоо хичнээн тэр бумын зардал гарч яадаг энийг эмчлэхэд те одоо хүмүүс бол надаар хэлүүлдэг юм ижил л да чихрийн шижин өвчин за тэгэл хит таргалтай тэмцэхэд энэ даатгалын мөнгө улсын төсвийн мөнгө бол маш хүрэгддэг. Нөгөө талаасаа ерөөсөө л Монгол эрүүл хүн гэдэг бол бидний хамгийн том баялаг болчиход байгаа. Тэгэхээр энэ баялагийг бид нар яаж одоо баялаг хэвээр нь байлах уу эсвэл одоо энэ хүн ард чинь ингээд байнга одоо хэдэн мянгаараа нас бараад ах юм уу гэдэг энэ өөрөө нэг номерын асуудал зөв миний хувьд. Тэгэхээр өөрөөр хэлбэл манай улс одоо нөгөө үнэт зүйлийн эренбээр нь авч үзвэл бид нар Монгол хүний эрүүл мэнд за ялангуяа Монгол хүүхдийн эрүүл мэнд бол би үнэт зүйлийн нэг номерт тавиад байгаа. Хүн өнөөдөр эрүүлэл байх юм бол энэ хүн маш их зүйлийг улс орондоо хийж бүтээж чадна. Өвчтөй байх юм бол энэ хүн бол улсын мөнгийг ч үрж гэн, гэрийнхаа мөнгийг ч үрж гэн, эргээд ядуурж гэн. За тэгээд имжлээд чадахгүй нас баралт одоо болж гэн, хавдар болж гэн, олон сөрөг үр дагавар. Тэгэхээр хувь хүн болон нийгэмдээ улсад асар их хохиролтой байгаа асуудлыг л бид нар одоо шийдэх гээд оролдож байгаа юм л да. Тэгэхээр энэ бид нарын судалгаа хийсэн өөрөө ч гэсэн бас энэ судалгааг үзсэн байна. Тэгэхээр судалгаатай хүнтэй ярихад бас амар байдаг л да. Тэгээ өөрөө бол энэ чиглэлд нэлээд ажилласан учраас бид хоёрын яриа их нийлэх байхаа гэж бодож байна. За хамгийн одоо би түрүү хэллээ тулгамдаад байгаа асуудлын нэг бол яхахгүй ард иргэдийн хит таргалалт, чихрийн шижин өвчин. За энээс улбаалаад зүрх судасны өвчин. Монгол улс өнөөдөр нас баралтын шалтгаануудыг аваад тэгэхээр нэгдүгээрт юу байдаг вэ? Өөрөө мэдээ. Зүрх судасны өвчин байна тийм. Тэгэхээр энэ зүрх судасны өвчний гол шалтгаан ч л ерөөсөө энэ болчихж байгаа байхгүй. Ийм байгаа. Тэгэхээр би бол улс төрчид зүгээр нэг гал унтраах маягаар ер нь асуудалд хандахгүй аль болохоор урт хугацаанд үр дүнгээ өгөх энэ зүйлд л одоо судалгаа хийж ажилладаг. Тэгэхээр эрүүл мэндийн салбарын одоо энэ хийсэн зүйлүүд, хуулийн өөрчлөлтүүд бол одоо 10-15 жилийн дараа өр нөлөөгөө өгнө. Мэдээж одоо ойлгохгүй хүмүүс ч байна. Бүр одоо зохион байгуулалттайгаар юу гэдгийг одоо үйлдвэрлэгч нарын зүгээс одоо дайралт тулж гарна. Гэхдээ та нар мэдж байгаах 2015 он тамхины тухай хуулийг
манай Эрдэнэ чимэн гишүүнээр ахлуулаа батлахад одоо маш хэсэргүүцэл байсан шүү Тийм, дээ. Иргэдийн тийм. хувьд эсэргүүцэл, нийгмийн талаас ерөөсөө юу хийх гээд байгаа, юун тэр тамхины өрөөмөрөө хин тэрэнд чинь очихын энэ тэргээл одоо бүр чигтээс одоо бол үнэхээр тэр нийгэм зөв хууль байжээ гэдгийг. Тэгэхээр энэ бол бид нар энийг битгий зүгээр татвар цуглуулах гэж байгаа хууль гэж битгий ойлгороо л гэж би дахин хэлээд байгаа. Яагаад гэхээр татвар цуглуулах гол зорилго бол биш. Гол юм бол бид нар нэг хорыг яаж хүүхдүүдэд өгөхгүй байх вэ гэдэг л концепц аахгүй юу? Тийм би одоо энэ татвар бол яг ингээд нөө чихэрлэг ундааны хэд хэрэглээнд онцгой албан дотор ногдуулах гэдэг ингээд нэршлийн нэг явахаар хүмүүс бол яг өнгөцөх ингээд яхад бол татвар ногдуулах гэдэг. Би бол харахтаа юу гэж хараад нэхэрэ энэ одоо хуулийн төсөлд хэрвээ батлагдаад ингээд явах юм бол хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж байгаа л хамгийн гол хууль байна гэдэг. Тэгэд миний ерөөсөө л одоо бас эмчүүний ганц баримтлагдаг зарчим бол хүүхд эрүүл байх хэрэгтэй. Тэнд дундаа нийтийн эрүүл мэндийн бодлогот бол энэ таргалтын асуудал одоо дэлхийн нийтэд хамгийн том асуудал болсон. Одоо манай үзэгчд бас сонсогчдод сайн мэдж байгаа 2017 онд гарсан одоо хүн амын үндэсний хоол шимт хичээлийн үндэсний 5 дугаар судалгааны дүн 17 онд гарсан. 11 онд өөрөөр хэлбэл 6 жилийн өмнө одоо 4 дугаар судалгааны тайлан дүн гарсан. Ингээд 6 жилийн дотор 6-аас 11 настай хүүхдүүдийн таргалт 7 дахин өссөн. Тэ? Тэгэхээр энэ таргалтын юмнуудыг бас ингээд юун өртөөд энэ хүүхдүүд хэрэглээд ийнэ гэдэг бас судалгаанууд хийгдсэн шүү дээ. Үндэсний хэмжээний судалгаа хийгдсэн чил ерөөсөө сургуулийнхаа орчинд хэрэглэдэг юм байна. Гэрийн орчинд хамгийн хэрэглэдэг юмнууд нь энэ нөгөө junk food амттай хоолносууд ингэдэг одоо судалгааны тайлан дүнгууд бол гараад ирсэн. Тэгэхээр бол гадаадад одоо жишээлбэл за яг хүүхдүүдийн одоо жишээлбэл таргалтанд нөлөөлөд байгаа үндсэн хүнс бол чихэрлэг хүнс байна гэдгийг улс олон л гаргаж ирээд байна. Энийг за зарим хүмүүсийн жишээлбэл тэр сэтгэгдлүүд ингэж явж байна. Эрүүл мэндийн сургууль сурталгааг нь сайн өгөөдөөвэл ер нь бол энийг хүн өөрөө хянчдаг штэ. Заавалчгүй та нар яах гээд ингээл ууж байгаа ундаанд хүртэл оролцоод байгаа юм байна гэдэг. Ийм асуудал бас их тавьж ийлээ. Тэгэхээр ер нь гадны улс орнуудад зөвхөн сургууль сурталгаа яваад байна уу? Эсвэл ийм эдийн засгийн бас хөшүүргээр нь бас энийг эрүүл мэндийг хамгаалж өгөөд байна уу? За тэгэхээр гадны улс орнууд манайхаас бусад бүх орн энэ асуудал тулгардаг. Одоо ерөөсөө л дэлхийн нийтийн асуудал өөрөө болчиход байгаа байхгүй. Энэ дэлхийн нийтийн асуудал. За тэгээд дэлхийн нийт яаж энийгээ шийдэж яах гэхээр тэд нар бол бас төрөл бүрийн судалгаа хийдэг. За их олон жил яг өөрийн чинь саяын хэлдгээр тэр сургалт сурталчилгаа хийх гэж оролдож байсан. За гадаад бол энийг бол нэлээд хүчтэй хийдэг. Улсаас нь энд маш их мөнгө зардаг. За одоо тэр хүмүүсийг эрүүл байх хэвээр хөдөлгөөнтэй байх хэвээр гэх ингээд янз бүрээр за сургуульд нь хүртэл эрүүл мэндийн хичээл гэж ороод одоо нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүд хүртэл энэ энэ ер нь үр дүнгээ маш бага хэмжээгээр л өгж байгаа. За яг тодорхой нөлөө бий. Гэхдээ маш бага үр нөлөө өгдөг. За энэ ямар хүмүүст яг тодорхой үр нөлөө өгдөг гэхээр томчууд бол нэг жоохон нөлөөлдөг. А хүүхэд бол ерөөсөө тэр нөлөөнд бол автахгүй байгаа байхгүй. Гол нь одоо миний судалгаа бидний энэ хийсэн судалгааны үндэслэж байгаа нь юу гэхээр өөрөө хэллээ шүү дээ. 7-оос 14 насны хүүхдийн таргалалт сүүлийн 7 жил дотор 7 дахин өссөн байна. Тэгэхээр 10 жил дотор хэд өсөх нь бараг 10 өсөх гэдэг. 20 жилд 20 дахин ч гэдэг юм. Тэгэхээр эн чинь өөрөө гэрлийн хурдаар явж байгаа. Тэгээ өнөөдөр хүн хүүхдээ би зөв эцэг эхчүүдэд тэгж хэлмээр хүн хүүхдэн чихрийн одоо сахартай болчоод хэд таргалтай болчоод тэгээ тэнд хичнээн мөнгө зараад энэ өөрөө үр дүнгээ өгөхгүй маш хэцүү өвч. Насаараа л инсулин тариулна л гэсэн үг шүү дээ. Хэцүү болчихж байгаа. Тэгэхээр эцэг эхчүүдийн хувьд бол нэг их энд бол дарамт байхгүй. Эцэг эхчүүд ер нь баг энэ хит их чихртэй ундааг авахгүй боддог. А энэ ямар хүнд нөлөөтэй юм бэ гэхээр хүүхдүүд. Одоо өөр танаа хүүхдүүд хиттэй мэдгүй манай жижигүүд л шууд би ингээд тэд нартай ярилцаад шууд жоохон мөнгөтэй болохоор дэлгүүр ордог. Дэлгүүр ороод хамгийн хям дундааг нь авдаг. Хамгийн хям дундаа тэгээ хамгийн их чихэрэхтэйг нь авдаг. Хамгийн их зурагтаар гарч ирсэн. Оо яг үнэ зурагтаар гарсныг авч байгаа тийм. Тэгэхээр энэ хуулиар одоо арга барсан л арга байхгүй юм чинь. Тэгэхээр энэ хуулиар л ерөөсөө 5 мг-аас дээш сахартай ундаанд 20% татвар ногдуулна гэдэг чинь 1000 төгрөгийн ундаа 1200 төгрөг болно л гэсэн. Тэгэхээр хүүхдүүд яадгүй гэхээр нөгөө хямдхан ундаанууд чинь илүү биш одоо сахар багтаа ундаанууд чинь илүү их
өрсөлдөх чадвар нь нэмэгдэнэ. Энэ өөр аюул сайн. Тэгэхээр манай энэ ундааны үйлдвэрүүд бол бүгдээрээ чихэрлэг ундаа үйлдвэрлэхгүй ш. Зарим нь цэвэрс үйлдвэрлэж байгаа баг одоо бүр сахаргүй ундаач үйлдвэрлэдэг газрууд байгаа. Тэгэхээр тэр ундааных нь гүйлгээ борлуулалт нь ихснэ л гэсэн үг байхгүй. Ихснэ. Нөгөө ундааных багаснаа гэсэн. Яг зөв. Нэг хүмүүс ингэжсэн шүү дээ. Одоо жишээлбэл чихэрлэг ундаа гэдэг нь ерөөсөө бүх ундаан дээр нь онцгой албан татвар тавих нь гэж. Тэгэхээр одоо энэ дээр яг гаргалгаа нь одоо 100 мл-тэй 5 г сахарын агуулмжаас өндөр байх юм бол онцгой албан татвар орно гэсэн үг тийм. Тэрнээс доошх нь бол буюу 5 бол одоо хэвийн ямар ч татваргүй гэсэн. Тэгэхээр нэг өөрөө түрүү асуулалд ингээд янз бүрийн юмнаас хүмүүс ингээд чихэрлэг юу авдаг гэж тийм. Тортноос авч болно, чихрээс авч болно, за ундаанаас авч болно. Тэгээд судалгаа хийгээд үзэхээр ерөөсөө энэ чихрийн хэмжээг авж байгаа чихрийн хэд хэрэглээний 65% зөвхөн чихэрлэг ундаанаас авдаг гэсэн судалгаа байхгүй. Тэгэхээр бид нар хамгийн их байгааг нь л барьж авъя гэсэн. Тэгэж одоо тэр торт, чихэр бол хүмүүс нэг ингээд байнга өдөр болго идээд идэггүй. Ер нь манай хүүхдүүд ч гэсэн ингээд нэг чихэрнийх идийгээд идэггүй. Гэтэл ундаа их чинь ингээд хэдэн литрээр нь уулж байгаа байхгүй. Тэгээд хамгийн одоо эн чинь би хэлээд чинь одоо аргаа барсан л арга байхгүй. Өнөөдөр хүүхдүүдэд бид нар янз бүрийн одоо журам дүрмүүд гаргаж үзчихсэн шүү дээ. Сургуулийн орчмын юм худалдаж болохгүй, сургуулийн гуанзанд одоо юм хийжүүлсэн чихэртэй ундаа худалдаж болохгүй ч гэдэм ингээл нэрс гаргаал янз янзаар үзэн. Тэр бол үр дүнгээ бага л өгдөг юм байна. Өөрөөр хэлбэл дурын дэлгүүрт очиод хамгийн хямдхан чихэрхтэй ундааг авчиж байгаа. Тэгэхээр нэгсэндээ энэ бол баг ингээд нэг одоогийн хэмжээнд хор гэсэн үгийг л хорыг л ойлголтой. Харин яг хорыг бид нар яг эцэг эхчүүд ч өгөхгүй байх хэвээр бид нар ч өгөхгүй байх хэвээр за төр зэсэгч гэсэн энэ хүүхдүүдэд энэ хорыг яаж одоо баг хүртээх вэ гэдэг асуулт. Хор гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ чихэрлэг ундаанд бол шимт хижээл гэж юуч байхгүй. Хийлчлэг л байгаа. Тийшлэг. Тэгэхээр өөрөө яг эмч хүн яг сайн мэдэж. Тэгэхээр бид нар хорыг яаж багасгах тийм. Одоо архийг бол хит хэрэглээтэй хүмүүсийг бол одоо хор гэж бид нар үздэг учраас архин дээр онцгой дотор байдаг тийм ээ. Архийг зүгээр өнөөдөр бити төр оролцоотой гэдээ яг ундаатай адилхан тавьчвал яах вэ? Архины хэрэглээ нэмэгдэхгүй нэмэгдэнэ. Зүгээр сургууль сурчлагаараа болиулъя гэдэг. За тэр бол үтгэхгүй. Тамхин дээр ч гэсэн хүмүүсээ тэгтээ бараг энэ чихрийн хит их чихрээс арх тамхич арай учиртай байхгүй томчуул татдаг томчуул уудаг энэ чинь нөгөө юу ч мэдэхгүй хүүхдүүд жоох хүүхдүүд чинь шууд гүйж хэрэгэлдэг учраас хүүхдүүдээ л одоо хайрлж хамгаалъя л гэсэн хууль гээд одоо ойлгочиход болно. Одоо яг ангаа ухаанд бол ерөөсөө нөгөө донтолт үүсгдэг хэд хэдэн зүйлүүд байна л да. Одоо бид нар нөгөө тарих тамхины никотин донтчдаг болохоор одоо юу гэдэг тамхинаас гарахад их хэцүү байдаг, хамааралтай болчдөг тий. Яг тэрнтэй адилхан энэ чихэрлэг ундааны сахарын агуулмж буюу одоо бидний зүгээр энгийнээр зөвлөх юм тэр сахароз, элсэн чихэр тий. Энд чинь хүний тархинд мөн адилхан яг ижлэх механизмаар донтол үүсгэж байна. Тийм болохоор бид нар нөгөө хүүхд бол бүр бага насны хүүхдүүд авъяг л уйлаад идэгээс биш би донтчоод ийна гэж одоо хэлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр л ингээл одоо хүссэн ч эсвэлсэн ч авч өгдөг. Хамгийн нэг аюултай юм нь сүүлийн судалгаанууд багада чихэрлэг ундааны хамааралтай болчих юм бол том болоод тамхинд хамааралтай болох, архинд хамааралтай болох, мансууруулах бодисонд хамааралтай болоход маш одоо хурдан ийм одоо хүний тарих ингэж донддг юм байна гэдгийг бол хамгаахын тогтооцсон. Тэгээд миний мэдхээр бол одоо энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ерөөсөө л энэ донтолт үүсгэж байгаа тэнд дундаа чихэрлэг хүнсэн дээр маш их анхаараач. За нөгөө та түрүү хэлсэн сургууль сурчлага явуулаад үр дүн өгдөггүй гэж нэг гаргалгаа энэ донтолт үүсчдэг болохоор донтолтын цаана яаж сургалт явуулаад гардггүй. Тэгэхээр энийг нөгөө эдийн засгийн хөшүүрээр тодорхой хэмжээний одоо зохицуулах ийм л гаргалгаа байдаг юм лээ. Тэгээ миний хувьд бол та хэдийг ингээд яг миний яг хүсчихсэн зүйлийг яг ингээд 7 хоног дээр гинт ингээд хэвлэлийн хурал хийгдэл ингүүд би маш их одоо баяртай хүлээж аваад танд санал тавиад энэ сэдвээр ингээд ярилцмаар байна гэдэг ингээд урьж байгаа нь ерөөсөө ийм байгаад. Энэ нэг олон жилийн судалгаануудыг хийсэн юм билээ. За ерөөсөө энэтэй ажиллахгүй болохгүй тэмцэхгүй болохгүй. Тэгээ өмнөх парламентын үеж яригдчихж байгаад бас энэ одоо яасан мэдгүй нэг удаагийн хэлцүүлэг ерөнхий яамнаас яваад тэгээ унтарсан. Тэгээд одоо энэ манай энэ судалгаа хийсэн хүмүүс байна л да олон жил хийсэн. Одоо энэ Чимэд Сүрэн доктор байна. За манай Дэмби энэ Эрдэнэ Чимэг байна. Ундрам гээл за энэ Дэмбийн бас энэ Ирэнэ хуу гэд хүн эдгээр ингээд олон жил хийцэн хүмүүс ч бүр энийг маш нарийн цэгцтэй гаргасан байгаа байхгүй юу.
Тэгээд бид нар нэг зүйлийг л бодох хэрэгтэй. Энэ монголчууд бид нар зөвхөн өөрсдөө энийг шийдэх гээд одоо зүтгээд байх хэрэггүй. Энэ дэлхийд даяараа энэ асуудал чи өөрөө номер 1 асуудал болцсон уу? Болцсон. Тэгэхээр дэлхийн улс орнууд яаж шийдэж байна вэ гэдэгтийг харахын тулд нэгдүгээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сая уриалга гаргасан байл 2016 онд ерөөсө бүх улс орнуудад хандаад таргалал чихрийн шижинг бууруулах зорилгоор хэд чихэрлэг ундаанд татвар ноогдуулах зөвлөмж өгсөн. Өөрөөр хэлбэл ингэхгүй бол дэлхий болохгүй байх шүү. Дэлхийн нийтээрээ таргаллаа. Дэлхийн нийтээрээ таргалж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл нөгөө бид нар чинь бас нэгдсэн үндэсний байгууллагаас гарсан доктортой хөгжлийн зорилт гээд байна. Тийм хүмүүсээ эрүүл байлгах хэвээр, хавдрын өвчлөлийг бууруулах хэвээр, ядуурлыг бууруулах хэвээр. Энд чинь ядуурлалтай бас нөгөө талаасаа холбогдол явна. Баг одоо энэ манай хийсэн судалгаагаар бол одоо энэ татварыг ингээд тавьчих юм бол баг орлоготой айлд бол илүү их мэдрэгддэг гэж байгаа. Яагаад тэгэхээр одоо баг орлоготой айл бол энэ хямдхан ундааг одоо хуучин ингээл авчдаг байсан бол тий хөрх юм өнгөндөө тарлагын хямдхан ундаа авдаг гэсэн бол одоо бол тэрийг жоох өмтөө болчлоо штэ. Тэгэнгүүт нөгөө сүү юм уу аарц юм уу цэвэр ус ч юм уу тийм юмнууд руугаа хүсэн хүсээгүй шилждэг. Үний мэдрэмжтэй. Үний мэдрэмжтэй хэсэг чинь яг одоо нэг орлого багтаа хэсэг байхгүй. Тэгэхээр энэ бол өөрөө ядуурлаас бууруулах бас нэг хэлбэр. Нөгөө талаараа одоо би бас нэг дүүрэгт ажиллаж байхад ингээд надтай уулзах ч бас голцоол нөгөө хүнд өвчтэй хүмүүс орж ирдэг. Тэгэл даргаадаа ингээд баларлаа өвдсөн. Голцоол одоо яг нөгөө нэг сахараас болоод ингээд хүндрэл нь үүссэн. За тэгэл хавдартай. Тэгэл дандаа тэдний хэрэгцээтэй мөнгнүүд нь 50 сая, 100 сая, 200 сая. Тэгээд тэр хүмүүс байраа зарж байгаа, машинаа зарж байгаа, ах дүү нар бүх хүүхдээ өрөнд оруулж байгаа. Тэгээд ч идэхгүй байгаа даа. Тэгэхээр өнөөдөр энэ мөнгө одоо тэр иргэдийн карманаас одоо них гарч шууд орох гээд байгаа биш. Энэ бол хор учраас хүн өөрөө энийг хэрэглэхгүй. Гол нь энэ хуулийн нэг чухал ач холбогдол нь вэхээр орлуулах бүтээгдэхүүн ихтэй хууль баг. Гол нь орлуулах бүтээгдэхүүн рүү оруулах гал ийм аргыг л хэрэглээд байгаа юм. Зөв. Тэгэхээр одоо энэ хуулийн гол санаа бол концепц бол нэгт бол хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах нь байна. Хоёрт бол бүх чихэрлэг ундааг бол татвар тавихгүй байх нь 100 мл-тэй 5 граммаас өндөр байх юм бол тавиад бага агуулмжтайг нь илүү дэмжих талын юм одоо механизм ажиллана гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл орлого ихтэй айлууд бол нэг тийм энэ үний юг нэг их судалдаг юм байна л да. Тэгээд дэлгүүрт орол өөртөө өөрчлөх газар орол ингээл аваад явцдаг. Орлого багтай айлууд ерөөсөө дэлгүүрт орол ерөөхдөө төсөвтэй. Тэгэл ингээд тааруулаад бас юм авдаг. Тэгэхээр энэ өөрөө чухал. Дээрэс нь хүүхдүүд ч бас төсөвтэй байна. Тийм шүү дээ. Тийм яг үнэ. Карманы мөнгө гэж байдаг. Тэгээд ерөөсөө тэд нар чинь тэр хамгийн хямдхны л ороод аваад тэгээд тэр нэг гоё юм савмавтай. Дээрэс нь одоо өөрөөр хэлбэл сурталчилгаа гэдэг юм бас хүүхдүүд их нөлөөтэй. Энэ дээрс би нэг юм лавлах гэдэг. Одоо ингээд чихэрлэг ундаа гэхээр энэ дундаа яг ямар зүйлүүдийг ер нь энэ онцгой албан дотор оруулж байгаа вэ? Одоо жишээлбэл чихэрлэг сүү ээж идэг, чихэр нэмсэн сүү ээж идэг, тэ үйлдвэрлэлд гаргацсан тараг ээж идэг. Эдгээр маань энэ бас юунд орох уу? Одоо жишээлбэл 100 мл-тэй 8 г одоо сахарын агуулмжтай тараг ээж болно. 10 г сахарын агуулмжтай сүү ээж болно. Тэгэхээр энэ сүү тараг маань бас энэ татварт ер нь орж явах уу? Бид нар бол зүгээр хуулинд бол яг чихэрлэг ундаа гэд оруулчихсан. Яг чихэрлэг ундаа гэдгийг би бас хэлчлээ те 65% ундаанаас авч байгаа. Тэгэд энэ их ундааг уухаар хүүхдүүд харин нөгөө нэг таргич уухгүй, сүүгич уухгүй, нарцаж. Одоогор бид бол зөвхөн ундаа гэд оруулсан. Гэхдээ одоо хууль хэлцэх явцад бас хүмүүс нэмэх хасах нь бол одоо улсын хурлын одоо бүр ихт байж байгаа. Тэм ч зөвхөн ундаа гэд. Дээрэс нь энэ би түрүү хэллээ штэ манахаас бусад 50 орон яг ийм хууль гаргаад энэ маш үр дүнд хүрчихсэн байгаа учраас бид нар энийг хэрэгжилж үзье гэж. Үр дүнд өөрөөр хэлбэл энд өндөр хөгжилтэй орнууд байна. За хөгжингүй орнууд ч байгаа юм. Жишээлбэл одоо Австрали байна, Камбож, Дани, Финланд, Их Британи, Чили, Мексик, Америкийн нэгдсэн улс гэд ерөөсөө 50 гаруй ундаанд энэ механизмыг хэрэглээл үр дүнтэй болчихсон байна. Тэрнээс биш энэ бол нөгөө төсвийн орлого нэмэх гээд байгаадаа бол биш. Тэр бол ерөөсөө хоёр дахь асуудал дараагийн асуудал. 80-р асуудал. Харин тийм хүмүүс бол яг нөгөө онцгой албан дотор тогтоож энэ хэрэглээг нь хязгаарлах гэж байгаа гэдэг энэ гаргалган дээр нь
нөгөө татвар цуглуулах гэдэг л гэдэг ийм үнцгээс бас зарим хүмүүс харах гадлаа. Тэгэхээр энийг бас их сайн ялгаж салгаж ойлгох нь хэрэгтэй юм байна. Тий. Тэгэхээр нөгөө өөрөө хүмүүс ингэдэг шүү дээ нөгөө энэ мөнгийг одоо хаан цуглуулах гэдэг энэ мөнгөөр юу их гэдэг. Тэгэхээр ер нь бид нар зүгээр тооцоолж үзэхэд өнөөдрийн одоо яг энэ монголчуудын хэрэглээгээр бол хэрвээ яг энэ үйлдвэрлэгч нар ерөөсөн энийгээ солихгүй яг энэ чигээрээ бид нар татвар харахад нэг 98.5 тэрбум төгрөг улсын төсөвт орохоор байгаа юм. Гэхдээ би хэллээш татвар бол гол зорилго биш гэж. Бусад орнуудад яасан гэхээр ерөөсөө ийм татвар тавингууд бүгд нөгөө бага сахартай юуруу шилжсэн байгаа. Ундаа руу үйлдвэрлэлээ шилжүүлж гисэн. Тэгээ шилжингүүд одоо нөгөө бидний тооцоолсон за 98 тэрбум гэсэн бол ерөөсөө тэрнээсээ 4 дахин багаар татвар нь орж ирд юм байна. За яг тэр мөнгөөр бол хэрвээ тэгчихэл юм бол тэр чинь үндсэн зорилго л та. Ер нь буруулаад үйлдвэрлэгч нар сахараа буруулаад эхлэх юм бол энэ одоо хуулийн үндсэн зорилго. Энэ хуулийн үндсэн зорилгыг бол би харахтаа заавалчгийн одоо 20% тавиал улсын төсөвт жил болгоо нэг 98 тэрбум төгрөг оруулах гадахтаа гол биш. Тэр нь ерөөсөө асуудал биш. Нөгөө талаасаа энэ бол улсын төсвийг маш хэмнэн. Хэрвээ энэ чихрийн шижин энэ хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудал сайжраад ирэх юм бол өнөөдөр эрүүл мэндийн даатгалын сангаас ингэж их мөнгө гарахгүй. Энэ ачаал бол буурна. Дээрээс нь бэлдэж хамгийн гол нь хувь хүндэл одоо хэрэгтэй ийм зүйл байгаамаа. Тэгээд одоо би жишээл одоо энэ төсөөллөөр одоо орлогын төсөөллөөр 98 тэрбум төгрөг. За энэ хууль хэрвээ батлагдаад ингээд явлаа гэхэд за үйлдвэрлэгч нь сахараа буруулсан ч гэсэн тодорхой хэмжээний улсын төсөвт мөнгөн орлого бол орж ирэх баг. Тэгэнгүүт энэ орж иж байгаа одоо мөнгөн орлого юунд зарцуулагдахаар ер нь одоо энэ хуулийн гол хүсэл баримтлал нь явж байгаа. Шууд улсын төсвөр нь ингээд нийлүүлээд хийчихүү эсвэл тусгай сангийн одоо хуулийн дагуу жишээлбэл тусгай сан үүсгээд буцаагаад өөр зүйлээр зориултаар явах уу? Тэгэхээр энийг бол одоогоор яг тусгайлсан яг энэ хуулинд бол тийм тусгай сан үүсгэн ч гэдэг ийм зүйл ороогүй. Гэхдээ сүүлийн үед бол ийм одоо бас нөгөө жилгэд хүүхдийн сан зүйлүүд ороод байгаа шүү дээ. Эндээс бол одоо янз бүрийн хүүхдэд зориулсан юм хийнэ гэх тэрэн шиг энэ дээр ийм одоо тусгай сан үүсгэж болно. За энэ тусгай сан олон юм зарцуулагч болно. Өчигдөр тэр ярилцлага өгч явах сэтгүүлч хэлжилээ. Энэ одоо энэ хүүхдийн өдрийн хоол гэдэг нь шүү дээ. Тэрэн дээр ингээд дандаа нэг хямдхан одоо чихрэхтэй ч юм юмнууд өгснөөс одоо арц юу гэдэг тэр сүү цэвэр ус мусанд нь өгж болох уу болно. Тэн дээр одоо тэр зарцуулж болж байна. Дээрс нь сургуулиудад одоо бид нар ингээд чихэрлэг ундаанаас татгалзуулчихаар нөх хүүхдүүд аман цангана шүү дээ. Тэгэхээр сургуулиудад энэ усны цэвэр усны аппарат одоо олноор тавихад энийг зарцуулж болно. Жишээлбэл манайх Баянгол дүүрэг дээр хахад бид нар аж ахуйн нэгжүүдтэй яриад ээж аавтай яриад ингээд сургуулиуд дээр тэр усны аппаратууд тавьж өгч ийсэн. Тэгэхээр хүүхдүүд ерөнхийдөө одоо нэг дандаа аягтай болцсон. Тэгэл тэр аягандаа усаа хийгээл ингээд одоо усуудаг хүүхдүүд бас их болчиход байгаа байхгүй. Тэр нь байхгүй болохоор хүүхдүүд нөгөө хажуугийн төц рүү гүгээд нэг ундаа авч уугаад байгаа. Тэгэхээр энэ лөө зарцуулж болно. Эсвэл бид нар эргээд энэ мөнгнөөс одоо энэ чихрийн шижин энэ хит тархалтай холбоотой хүүхдүүд одоо хүнд өвдөж имчилж чадахгүй. Ингээл одоо та нар хардаг ш фэйсбүүкээр нэг мөнгө гуугаалтай хөрхөө ханд өгөөж тийм одоо хүмүүс зориулсан сан тэр үнэтэй юм авч өгдөг. Тийм тусламж өгдөг. Тийм зүйлд бас зарцуулж болно шүү дээ. Зөв. Тэгэхээр одоо энэ зүйл маань одоо яг хуулийн төслөө өргөн барьцсан батлагдаагүй байгаа. Хуулийн төсөл хилцүүлгүүд ингээ явуулахаар нээлттэй бас эргэж гисэн саналуудаа энэ бас өгөх бас боломжтой байх. Тийм санал оноо. Энэ чиглэлээр гол нь энэ хуулийн хугацааг 24 оны 1 сарын 1-ээс гээд тавьдаг нь энэ хооронд одоо хилцүүлгүүдийг хийх. Тийм хилцүүлгүүд хийх. Дээрээс нь үйлдвэрлэгч нарт бас боломж өгч байна. Тийм нөгөө технологио өөрчлөх. Тэгээ өнөөдөр бас би нэг телевизэн сэтгүүлчтэй ярилцлага гэдэг энийг ярьсан чинь эхлээд айгүй сөрөг байсан сүлдээ нэр айгүй хэрэгтэй юм байна шүү дээ. Гэхдээ заавал 24 он гэх хэрэг байгаа юм уу гэх. Тэгэхээр хүмүүс бол бас яг ингэ тайлбарлаж хэлэхээр бол бас ойлгоод байна л та. Надад бол нэг ийм санал байгаа. Одоо жишээлбэл архи тамхины онцгой албан татвараас нэг 2-3% одоо ингээд эрүүл мэндийг дэмжих сан гэж үүсгээд орж иж байгаа мөнгнөөс нь дэмжих сан гэж үүсгээд ингээд жилдээ нэг ойролцоогоор 4 тэрбум төгрөг орчим төвлөрөөд энэний үндсэн зарцуулалт бол эргүүлээд энэ архи тамхинаас гаргахад нь мэдээлэл сургууль сурчлагын тодорхой хэмжээнд төсөвлөгдөөд энэ нь бол олон нийтээс төслүүд нь дэмжигдээд ингээд явдаг. Яг хөө зүгээр энэ бол мэдээ ингээд явж байгаа гэхдээ их энэ хүчээ олон юмд ингээд жижиглээд тарамдчихдаг болохоор үр дүн жоохон бага байдгийн болоо гэж би бол хувьдаа харддаг юм. Би энэ хууль хэрвээ батлагдаад энэ одоо төсөөлөөр нь ч бай эсвэл буурдаг нь ч бай орж ирлэхэд шууд бодит хөрөнгө оруулалтад оруулаасаа гэж би бодоод. Тэр нь юу гэхээр энэ бол хүүхд их хэрэглээд ин гэдгийг тогтоочлоо. Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах гэдэг.
Тэгээ хүүхдүүд тодорхой хэмжээний үнэ нэмэгдэлтэйгээр ууж байгаа хэрглэж эхэлнэ тий. А тэнгуут нь энэ мөнгийг буцаагаад хүүхдийн яг шимт хичээллэг хоол хүнс авах юмд нь шууд зориулдаг. Одоо бид нар чинь цэцэрлэгийн хүүхдүүдтэй бол нэг хүүхдэд 2475 төгрөгөөр л одоо хоол авч өгч байгаа. Тий одоо төсөвлөгдөж байгаа юм. Одоо гор бол үдийн цайн үдийн хоол болсон энэний төсөв бол 1-ээс 5 дугаар ангийн хүүхдэд бол 1500 төгрөгийн л хоол өгч. За тэгэнгүүт би нэлээд хэдэн жилийн өмнө бол 2-3 жилийн өмнө нөгөө шилэн дансны юмнуудыг шүүж хагаад ингээ гаргаж ирсэн. Тэгэхэд бол цэцэрлэгийн хүүхдүүдэд тэр жигтэн транс агууламжтай хүнсүүдийг өгч ирсэн. Тэгээ асуулга тавиад яагаад та нар ингээд цэцэрлэгийн хүүхдүүдэд хар багаас нь транс тусыг эргэлдүүлээд байгаа юм бэ? Улсын төсвийн мөнгөөр шүү дээ. Тэнгүүд урдаас одоо хэлж байгаа тайлбар бол бид нар төсөвдөө тааруулаад хамгийн одоо боломжтой хувьдрал энийг авч байна. Тэгвэл ийм асуудал байна. Тэгвэл эндээс нь бас ийм гаргалгаа гарч ирэх гээд байна. Тэнгүүд нь одоо яг энэ бодитлийн хөрөнгө одоо жишээлбэл 2475 төгрөгөөр хүүхдэд одоо цэцэрлэгийн хүүхдэд өгдөг байсан болвол транс авахын оронд цэвэр цэцгийн тус авдаг төсвийн энэ дээр нь тавьж өгдөг. Эргүүлээд одоо бид нар бол 6-аас 9 дугаар ангигаа бол 2022 оны 9 сарын 1-ээс бол хүүхдэд хоолж эхлэх. 23 оноос бол 10-аас 12 дугаар ангийн хүүхдэд хоолж эхлэх. Ингээд улсын төсөв мөнгө бага болохоор ингээд шатараатай тэгсэн мөртөө нэг хүүхдэд өгж байгаа мөнгө нь багасаад байна. Одоо бид нар хүнс яаж өсөд байгаа вэ тий? Тэнгүүд яг энэ төсвөөр нь ингээд явах юм бол шимт хичээл нь дахиад багасна. Тэгэхээр миний зүгээр бодол бол ерөөсөө эндээс орж иж байгаа мөнгийг шууд энэ хоол руу н оруулж идэг л ийм гаргалгаа холбож өгөх юм бол цэцэрлэгээс эхлээд 12 дугаар ангийн төгсдөл улс өөрөө маш сайн хоол хүнсээр л хангаж өгөх юм бол энэ бол өөрөө хүүхдийг хамгаалж байгаа хамгийн том одоо хөрөнгө оруулалт гэж би бол хувьдаа 100% санал нийлж байна. Тэгэхээр Монгол улсын хуулинд өнөөдөр эргээд за сонирхлын бүлгүүд бүгд одоо хуульд санал өгөх эрхтэй. Тэгэхээр улсын хурлын гишүүнээрээ дамжуулаад эсвэл одоо хэлэлцүүлгүүдэд ороод эсвэл одоо фэйсбүүкээр ч гэсэн саналууд авдаг. Яг энэ саналын томьёоллоо одоо уг нь бичээд өгчих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эндээс орж ирж байгаа одоо энэ мөнгийг иймд билд одоо зарцуулнаа гэдэг ч юм уу те. Эсвэл дагалдах одоо хуулинд өөрчлөлт орж болно. Тий одоо сангийн хуульч гэдэг юм уу. Ийм зүйл бол байх хэрэгтэй байгаа. Түрүү өөрөө бас нөгөө ярьлаа сурталчилгаа. Тийм, зар сурталчилгаа. Жишээлхэд одоо бид нар ямар зүйлийг сурталчлахыг хордог вэ гэхээр за одоо айрах, таймах гэж сурталчлагыг нь хоригддог шүү дээ. Тэрэн шиг энэ өөрөө бас яг энэ ууж болохгүй хорны төрөлд орсон байхгүй. Тэгэхээр энийг бол бас хийж болно. Сая бас мэдээ харсан Сингапур бол энэ хэд чихэрлэг одоо сахар ихтэй ундааг одоо сурталчлагыг хориглосон ийм хууль гарч байгаа. Зөв. Тэгэхээр харин яг л тэгж юм. Энэ дээр бол яг уу надыг одоо зөндөөл хүмүүс хэлнэ л дээ. Би гэхдээ энэс нэг яагаад тачмаа зөв юм хийгээд миний энэ хууль батлагдвал 5-10 жилийн дараа эрүүл хүний тоо ихсэн. Тэгэхээр энэ бол одоо үүргээ биелүүлээ л гэж харна. Тэгэхээр яг уу зөндөөл мулдаг юм. Тэгэхээр энэ дээр одоо яг энэ юм мэддэг та нар шигтэй эмч нар за өөрөө тэгээ зовлонгийн мэдэн штэ өөрөө нөгөө юу лээ fit club гэл би тэр сонирхол харж байхад хүмүүс бол ерөөсө таргалалт тий ерөөсө турахын төс таргалалт. Тэгэхээр тэр хүмүүс эхнээсээ бас ингээд яг ийм чихэрлэг юм хит хэрэглээгүй байсан бол өнөөдөр тэгэл ингээл өдөрт 7 хоногийн 3-4 өдрөө зарцуулаад иймэрхүү зүйлүүд бол одоо болохгүй байх байсан. Зөв. Харин би одоо ингээд иргэдтэй ер нь ганц нэг юм хэлэхэд нэг ойлгочихсоо л гэж бодоод. Ер нь чихэрлэг ундаа энэ junk food гэдэг байгаа зүйлийг чинь яг энэ хүнээ боддог нийгэм улс орнууд чинь бол яг арх тамхиттай адилтгаад ерөөс ингээд маш хатуу арга хэмжээнүүд аваад эхэлсэн. Тэрний нэг нь бол одоо бид нөгөө Английн ерөнхийлөгч Борис Джонсон бол ерөөсөө энэ транстос чихэрлэг ундаан дээр маш хатуу яваад тэгээд зар сурталчилгаан дээр бас их анхаардаг юм байна. Тэд нар ч юм бол одоо Лондон хотын дарга нь бол бас Лондон хотын нийтийн тээвэр одоо олон нийтийн нөгөө газруудад самбар эднэр чихэрлэг ундааг байрлуулахыг хориглолцсон. 22 цагаас өмнө буюу нэг хүүхдүүдийн унтаагүй байхад хүүхдүүдийн яг цэцэрлэг сургуультай явдаг сэрүүн байхын хугацаануудад зар сурталчилгаа явуулахын бүр ингээд тас орчиж байгаа байхгүй. Тэгээ тэгжээж энэ хүүхд ирээдүй бас нөгөө тас хамгийн ихэнд хэлсэн нөгөө Монгол хүн бол Монголын баялаг шүү дээ гэдэг. Энэ баялагын хамгаалт гэл юм байна л д. Яг үнэ. Тэгээд бидний бас хийсэн судалгаагаар бол энэ нэг жилд нэг хүнд ногдох чихэрлэг ундааны хэрэглээг одоо энэ татвар ногдсон 22.8 литрээр бууруулах боломжтой гэсэн ийм тооцоо гарч байгаа.
Тэгэхээр бол нэлээд буурна гэсэн үг. Тэ нэлээд буурна гэсэн үг. Тэгээд өөрөөсөө хэлэр сурчлагын дээр хүүхдүүд ч ерөөсөө нөгөө аль болохоор их олон үдсэн юмаа сонирхон нэрээ гоё юм байна штэ гэдэг ингэ. Гэхдээ хамаагүй тэр эрүүл ундаа байл бид нар болж байна. Одоо жишээлхэд би дэлгүүрт ороод манай нөгөө шар доктор ийм юу гэдгийг чацарганы шүүс байдаг. Тэрэн дотроо ингээд чихэртэй гэдэг нэг хэсэг чихэргүүг байдаг. Би дандаа чихэргүүг нь авдаг байхгүй. Тэгэхээр ингээд байгууллагууд бол хийгээл сонголтууд нь гарч байгаа гэсэн үг тий. Одоо тэгэхээр нэг чихэрлийн агуулмжтай энэ одоо та хэлээд энэ ерөнхийдөө эрүүл мэнд тусгүй бүтээгдэхүүн хоршуу тий. Энэ бүтээгдэхүүнүүдийн одоо ингээд тодорхой хэмжээний шууд хорчиж болохгүй. Эдийн засгийн хөшүүргээр тодорхой хэмжээний хэрэглээг нь бууруулах гэж үзэж штэ. Тэнгүүд эргүүлээд одоо эрүүл мэнд тустай одоо шимт хичээллэг энэ шингэн хүнсүүдийг ямар одоо арга аргачлалаар дэмжих боломж байна. Одоо үнийн хувьд одоо жоох үнэтэй байгаа шүү дээ. Ер нь мэдээж шимт хичээллэг юм жоох үнэтэй байгаа. Тэгэхээр үнийн татвараар нь хөнгөлөлт байдаг юм уу? Эсвэл ямар аргаар буцаагаад бүр ойролцоо болгоод те ингэх ийм аргачлалууд ер нь байдаг бай. Тэгэхээр бид нар ингээд одоо манай улс за ялангуяа эцэг эхчүүд иргэд бид ингээд энэ зүйл дээр хэрэг санал нийлж чадах юм бол өөрөө л энэ хич чихэрлэг ундаанаас асуудал үүсээд байна. Энэ ингээд өвчний аюулыг үүсгээд байна гэ саяны нэг арих тамхин шиг ингээд хор шиг хэмжээнд яриад түрүүн тэр транстос гэдэг шиг ингээд яриад ерөнхийдөө ингээд нэг одоо санал нэгдэх юм бол бидэд дараагийн зүйл рүү орж болно. Өөрөөр хэлбэл одоо энэ чихэрлэг багтай ундаа үйлдвэрлэж байгаа газруудад татварын ийм хөнгөлт өгье. Тийм үү? Эсвэл одоо тэр сургуулиуд дээр усны аппарат тавьсан одоо аж ахуйн нэгжүүдийг татвараас хөнгөлөе. Тэр дүнгээр нь гэдэг ч юм уу. Тэр хүүхдэд авчи шууд суулгаад өгсөн биш. Тэрийн тэр татвараас нь хасъя гэх ч юм уу. Ийм зүйлүүд бол байж болно. Тэгэхээр өөрөөр хэлбэл яг энэ иргэд бол ойлгохгүй бас эсэргүүц тулгараад байгаа аргагүй л дээ. Энд чинь өөрөө нэг асуудлыг шинээр гаргаж ирдэг. Шинээр гаргаж. Яг олон эцэгчүүд бол ёстой зөв гэсэн байгаа. Зарим хүмүүс бол ингэж хэлээ. Яг зөв одоо наатахаа хийчээ тэр нэг бэлэн гомныг болиулаад өгч. Манай хөвгт одоо оюутнууд ерөөсөө бэлэн гомн иддэг. Энээс бол одоо та нар мэдж байгаа ходоодны хавдар Монголд маш гарч байгаа. Ер нь өсвөр насны залуучууд бол энэ ходоодны хавдраар өвчлөх зүйл их байна. Тэгэхээр наа чи саяны тэр юм наслахгүй. Нөгөө халуун ногоотой нөгөө бэлэн гомн гачаад тэр чин шингэхгүй араас нь шууд одоо хүүтэн тэр хийжүүлсэн ундаага уудаг тэр нь сахар ихтэй ч юм ийм. Дээрэс нь одоо нөгөө хуучин монгол хүн бол бас их өөр ийм хэв маягтай байсан. Одоо жишээлбэл үүдээ зуны хитэн сар сайхан нөгөө цагаан хэдэгээр аваад бие цэвэрлээ. За зарим үед одоо махаа идсэн ч гэсэн оройн заавал одоо тэр тараг уудаг те тараг үжээж одоо тэр амиакийн хүчлийг дардагч гэдэг юм уу. Ийм тэгээ хөдөлгөөн ихтэй. Одоо ч нөгөө монгол хүн гэхээсээ илүү хотын хүн болчиход байгаа. Яг тэгээд тэгээ дээрэс нь одоо бусад хотуудын хүмүүстэй харьцуулахад монгол хүмүүс бол бас их залхуу юм билээ. Ямар утгаар залхуу гэхээр одоо хэний анаагүй л ерөөсөө нөгөө гадаа гүйдэггүй тий бусад орн ингээл гүйдэг хүмүүс маш их байж дээ шүү дээ. Гүйдэггүй. За тэгэл одоо фитнес нэг жоохон явж яснаа болчдөг ч юм уу. Ийм зүйл их ажиглагч өөрөөр хэл хөдөлгөөний дутагдлагтай. Дээрэс нь энд бол бас нөгөө хүүхдүүд ингээл энэ тэн зам бас тоглоё гэхэд нөгөө саксны талбай нь хомс, хөл бөмбөгийн талбай нь хомс энэ минь бол бас зөндөл нөлөөлж байгаа. Тийм учраас бид нар бол өнөөдөр энэ хөдөлгөөнөө нэг талаасаа бас нэмэх ёстой. Нөгөө талаасаа энэ нөгөө хүний чинь дахиад тархалуулаад байгаа юм л багасгах гадал байна. Зөв. Тэгэхээр над дээр бол одоо яг хугацааны хувьд бол 2024 оны 1 сарын 1-ээс энэ хууль батлагдлаа гэхэд 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ гэдэг хугацаа гаргаж өгч байгаа нь их зөв санагдсан. Тэгэхээр энэ хугацаанд бол одоо хэрэглэгч иргэд талаасаа хилцүүлэг мэдээллүүд аваад явах бах. Нөгөө талаасаа үйлдвэрлэгч нартайгаа бас их уулзалтах бах. Тэгэхээр үйлдвэрлэгч нартай ер нь уулзсан тохиолдол байгаа. Ер нь тэдний саналуудыг авсан уу? Одоо ерөнхийдөө хилцүүлгийн шатууд дээр авч. Яг ер нь бол энэ үйлдвэрч гол хүмүүстээ санал сольж үзсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ 20% дээр нэг айхтар их юу ядгүй юм бэлээ. Эмзэгэлдгүй яа тэгэхээр ман тэр чихэрлэг ундаа бас их үйлдвэрлэдэг яг хэсэг чинь дангаараа үйлдвэрлэдэггүй болохоор
Бас гайгүй. Өөр юмнууд зөндөө үйлдвэрлэж идэг учраас нөгөө бүтээгдэхүүнийх нь орлого нь бас давхар өссөн шүү дээ. Өөрөөр эннийх нь багасхад нөгөөх нь тийм учраас энэ бол үйлдвэрлэгч нарт нэг тийм дангаараа одоо ганцхан хамаг юм энэ бизнесийн ингээд бүр хэцүү болгоцсон зүйл болохгүй. Ер нь бол нэг нийт ундааны 8% нь импорт юм байлээ. Би бас нэлээ их байдаг байх гэсэн чиг судалгаарсан бага юм бэл 8% нь импорт, 92% нь юуных үндэсний үйлдвэрлэгчдийн. Тийм учраас одоо манай үндэсний үйлдвэрлэгчид энийг хийгээл явна гэсэн. Би тэр нэг хэдэн онд л 15 онд баха Увс аймагт очиход Увс аймгийн засаг дарга нэг гой санаачлаг гаргасан байсан. Юу гэхээр ерөөсөө энэ хит чихэрлэг одоо юу бүтээгдэхүүн хийдэг үйлдвэрүүдтэйгээ уулзаад тэд нартай бас юм юу гаргаад санаачлаг гаргаад энэ сахарын хэмжээг нь одоо бууруулах тэ өөрөөр орлуулах ч гэдэг юм ийм зүйлүүд хийсэн байсан. За давсны хэрэглээ бас одоо Увс аймагт их өндөр байдаг. Тэгээд энэ бас давсны хэрэглээг бууруулах чиглэлээр бас эднийх нь их санаачлаг гараад тэгээд аймгийнхаа үйлдвэрлэгч нартай уулзаад ойлгуулад хамтарсан тэр ажлууд хийсэн бас их үр дүнгээ өгсөн байгаа. Тэгэхээр бид нар одоо энийг хамтраал хийнэ гэсэн үг. Зөв. Харин тэгэхээр бол 92% хэрэглээ нь 92% нь үндэсний үйлдвэрлэгч байна гэдэг чинь бас нэг талаараа бидний асуудлыг шийдэх бас боломжтой байгаад нэгсэн үг шүү дээ. Өөрөөсөө үйлдвэрлэгчтэйгээ сайн ярилцаад явах юм бол маш хурдтай буурч байгаа. Яг би нийгмийн сүлжээнд бол үндэсний үйлдвэрлэгчтэй сахараа бууруулъя гэл юм уриалал үндслүүдийн ягаал энэ хүүхдч эрүүл мэндийн ингээл пост мэдээлүүд их л явуулдаг байсан. Нэг тал нь дэмждэг, нэг тал нь нэг ийм хандлага гаргадаг. Үндэсний үйлдвэрлэгч рүүгээ дайрлаа гэдэг нэг ийм хандлага гардаг. Тэгэхээр энэ яг хаа дайрж байгаадаа гол нь биш одоо зүгээр ерөнхийдөө дэлхийн нийтийн жишээ хандлагын юмнуудаа ягаад одоо үе шаттайгаар л бууруул гэдэг байгаа шүү дээ. Одоо жишээлбэл чихэрлэг ундаа бол 100 мл-тэй одоо нэг 10-аас 12% тайгаа дунджаар болов. Тэгэхээр чинь 500 мл-ээр нь тооцсон гут чинь нэг 50-аас 60 г. За зүүрлэх юм бол нэг йотон чинь 4 г, 5 г гэдээ бодоход нэг 10-аас дахиад мөн 13 ширхэг йотон байгаа байхгүй. Уусгацсан хэлбэрээр бид нэр хэрэглээд идэг. Энэ нөгөө дунтцсан байдаг болохоор гинт бууруулчаар хүмүүс тэр юмнуудыг нэг авахаа болчдөг болохоор үйлдвэрлэгч тэрийгээ бас эрсдэл гэж үздэг. Тэгэхээр таны гаргаж өгöd байгаа энэ хугацаа гаргаж өгöd ийна гэдэг чинь үе шаттайгаар нь бууруулад хэрэглэгчдийнхаа нэг амтын дасгахад бас хүртэл бас боломжтой байл гэж би хугацааны хувьд нь бас хараад байна л та. Тэгэхээр бид нар заавал одоо энэ өр хүүхдүүдэд нэг тэгэж одоо хорлж ээж ийм одоо нэг борлуулалт заавал хийгээд тах шаардлага бол байхгүй би зөв шулуухан л хэлж байна. Харин бид нар хүүхдүүд аль болохоор цэвэр ус руу энэ чихэрлэг багтаа ундаа руу эсвэл одоо тэр нэг арц юу вэ те сүү тараг тэрлүү нь аль болохоор одоо тасгах юм хийхгүй л одоо зүгээр манай хүүхдүүд ч гэсэн тэгдэг арцент руу дурггүй шүү дээ. Мухаа гэл. Тэгэл дандаа нөгөө нэг чихэрлэг ундаанууд уугаал. Тэгэл заримдаа ууж болохгүй гэхээр нууж уун. Тэгэхээр энэ бол өөрөө бид нар бол адилхан л бас ийм зовлонтой байгаа. Тэгэхээр энийг бол заавал хийх ёстой гэж үзэж байна. Би тэг хамгийн гол нь хэлсэн энэ бол эхлээд үр дүн гарахт хэцүү л дээ. Одоо жоохон мэдээж бахан одоо үйлдвэрүүд уурлах бах, хэрүүлэх бах, эцэг эхнэр ч гэсэн одоо нөгөө хүүхдийн уудаг ундаа нэмэгчлэл гэх бах. Гэхдээ энэ өөрөө 10-аас 15 жилийн дараа маш чухал үр дүнгээ өгнө. Өвчтөө хүмүүсийн тоо багаснаа, тархалт багаснаа, чихрийн шижинтэй хүн багаснаа гэдгийг л хэлмээр байна. Харин одоо яг нэгт бол үйлдвэрлэгч талаас тиймэрхүү хандлагууд бол байх байх. Хоёрт нь бол нөгөө шууд утгаар нь авангууд миний хэрэгэлдэг байсан хүүхдтэй авч өгдөг байсан ундааны үнийг нэмэх гэж байна л гэдэг ийм өнцгөр бас зарим нь харах гадаж магадгүй. Тэгэхээр энийг бас их сайн хэрэглэгчд маань, үзэгчд маань, сонсогчд маань бас их хэрвээ та хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч байгаа бол энэ юмуудыг бас энэ одоо та бүхний хэлээд байгаа судалгаануудтай бас эхлээд нэг танилцчих хэрэгтэй байх нэг цаг гаргаад тий. Энэ дээр бол бүр зүгээр одоо дэлхийн нийт бүр зүгээр энийг ярихш бүр тэмцэж байгаа байхгүй. Энд чинь бүр өөрөө асуудал болоод одоо нөгөө тэмцэл гэдгийг тэмцэж байгаа. Өөрөөр хэлбэл дэлхийн улс орнууд яаж энэ чихэрлэг ундаанд одоо хүүхдүүдэд одоо энэ залуучууд уудгийг одоо яаж багасгах уу гэл энд маш их мөнгө зардаг тий. Нөлөөллийн ажлууд хийдэг. За одоо энэ ундаа чи хортож зөндөө ярьдаг, зөндөө юм хийдэг. За улс орнууд хуультай ч. Тэгэхээр эн чинь нөгөө тэмцлийн хэлбэрт орцсон болохоор бид нар энэ дээр цаг алдалгүй тэмцэх хэрэгтэй гэдэг л. Тэгээ гол нь зөвхөн судалгаагүй хийгээгүй одоо энэ судалгаа ингээд бүр
нэлээд олон зуун хугацаар их нарийн гаргасан байгаа юм л да энэ судалгаан дээр. Тэгэхээр энэ судалгааг үзэхэд бүр нүд орой дээр гармаар юм байгаа байхгүй. Жишээлбэл энэ дээр нэг ийм тоогоо. Одоо зөвхөн нэг хүнээр аваад үзье. Өдөрт ингээд ууж байгаа ундааных нь 3.2 нь чихэрлэг ундаа гэж байгаа. Тэр өдөр болгон чи 3.2 хэмжээгээр тэр чихэрл одоо өдөрт нэг литр шингэн уудаг байлаа гэхэд хүн чинь нэг хэд 500 600 грамм нь бараг чихэрлэг ундаа олчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ бол өөрөө маш аюултай. Тэгээ түрүү өөрөө хэлсэн шүү дээ донтуулдаг юм билээ. Хүүхд ингээд л аман цангаал байдаг. Дахиад аман цангаал дахин төхөөгөл. Одоо энэ дэр бас донтолтоос гадна нэг ийм одоо анагаах хүн дээр судлагдсан юм бол нөгөө анхаарал дутмагшил хит хөдөлгөөнөх юм гэж байдаг. Одоо нөгөө хүүхдүүд ингээд нөгөө доктортой сууч чаддаг. Нөгөө өрөм өгчлүүлэгдэж чинь өрөмний өчиг ингээд. Тэгэхээр тэр нөгөө эмгэг бол ерөөсөө анагаах хүнд бол энэ донтолтын үед үүсдэг. Одоо тархи мэдрэлттэй холбоотой сэтгцтэй холбоотой эмгэг гэж үздэг. Тэрний үндсэн шалтгаан энэ чихрийн хит хэрэглээ гэж үздэг. Өөрөөр хэлбэл магадгүй таны хүүхдэд одоо гिचэлдээс юу гэдэг гэрийн даалгавраа хийх гэхээр ингээд босчгүй гэдэг. Тэгсэн мөртлөө бүр амар хөдөлгөөнтэй бүр ингээд ерөөсөө ийш тийшэл үсчээд идэг. Тим шинж илэрх юм бол анхаарал дутмагшил хит хөдөлгөөнт эмгэг байх талтай. Тэгээд хүүхдийнхаа одоо уудаг, иддэг энэ хүнсүүдээр бас анхаарад эцэгчүүд бас бодоод үзээрэй. Чихэрлэг мэддэг байх юм бол тэр бол үндсэн шалтгаан шүү гэдгийг бас би хэлмээр байгаа. Тэгэхээр нэг ганцхан таргалт бас биш. Энэ нөгөө анхаарал дутмагчдаг энэ зүйлүүд тархинд нөгөө донтолтын чинь нөлөө гардаг илэрлүүд нь бас ийм илэрлүүдээр илэрч идэг. Ийм юу байгаа гэдэг. Би одоо тань харлаа энэ ном нь байгаа болохоор өөрөө харжлаа. Энэ бол зүгээр одоо нэг юу гэдэг нэг хитэн хийх юмгүй гişүү 100 хийсэн ш. Энэ одоо ингээд энэ ном зөв ингээд бараг 100-аад ном байгааз. Тийм ээ. Энэ олон жилийн судалгаа хийсэн. Тэгэхээр эрүүл мэндийн байгууллагын судалгаа байна. Энэ хүүхдүүдийн хоол хүнс тэжээлийн судалгаанууд байна. Ингээл солонгосын одоо энэ бас хэрэгжүүлж байгаа энэ ажлууд байна. Ингээл энэ хятадх байна. Маш олон судалгаа байгаа байхгүй. Тэгэхээр энэнийг бид нар хараад ерөөсөө энэ судалгаа хийж. Яг үн би тэгээд бас энэ хуулийн юмтай холбоотой бас энэ боловсруулсан мэдээллүүдийн нэлээд танилцж үзлээ л дээ. Нэлээд нарийн хуулийн чинь бас өргөн барихад нэлээд нарийн юм болдго юм байна. Би өмнө нь бол яг ингэж бүгдийн яг судалгааг энэ бол суур судалгаа бүгд гарцсан байгаа. Энэ дээр бол нөгөө бүх суур судалгаа нь гарцсан. Тэгээд энэ суур судалгааг боловсруулалт хийгээд одоо хуулийн төсөл болгох гэдэг чинь бас нэлээд юм байдаг юм байна гэдэг. Энийг эдийг бас уншиж яхад харж ялла. Тэгэхээр энэ хуулийн төсөл бол нэлээд нэгтнам нямба боловсрогдоод суурь нь удаа гарцсан юм байна. Одоо харин хилцүүлгийн шатууд ер нь хэд хэдэн хилцүүлэг явах уу. Тэгээд хизээний одоо чуулганаар ер нь орно гэсэн юм тооцоол төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд хэрвээ батлагдчих юм бол энэ 24 оны 1 сарын 1-ээс. Одоо бид бол энэ хаврын чуулганаар бол амжихгүй. Тэгэхээр хаврын чуулганы юунуудаа хилцүүлгүүдээ хийж агаад намрын чуулганд оруулаад энийг батлуулах хэрэгтэй. Заавал батлах хэрэгтэй энэ хуулийг. Өөрөөр хэлбэл өнөөдөр одоо би хувь хүнийхээ хувьд хүмүүст одоо таалагдахгүй болно. Хувь хүнийхээ хувьд миний ярьж байгаа хэлж байгаа бас таалагдахгүй. Гэхдээ нэг зүйлийг л ойлгоосаа гэж хүсэж байгаа байхгүй. Энэ хор шүү. Хүүхдүүдийн эрүүл мэндэд чухал шүү. Эцэг эхчүүдээ энийг сайхан дэмжиж өгөөрэй гэдгийг л би уриалмаар байгаа. Тэгэх бол өнөөдөр орлого багтаа хүмүүсийн орлого бас багасна. Дээрс нь цэвэр усаа ууж сурна. Нөгөө чацарга найнс энэ зүйлүүдэд ууж сурна. Гэх мэтлэн одоо олон талын ач холбогдолтой юмаа гэдгийг л одоо би хэлээ. Тэгээд бас энэ нэвтрүүлэгт ингээд уриад дэмжээд ярилцж байгаа бас баярлалаа. Тийм би болохоор миний одоо нэг үзэл баримтлал гэх юм чин сэтгэл бол яг таныг энэ хуулийн төслимүүд өргөн барихаас өмнө 2-3 жилийн өмнөөс эхлээд ерөнхийдөө энэ 18 онд нөгөө тайлан юмнууд нь гарангуй чи хэлэх барих яг энэ тооцоолтой болцсон байсан. Тэгэл юмнуудыг олны өөх чадлаар явсан. Тэгээд миний нэг бодож ирсэн бол энийг ерөөсөө одоо эмчнэрийн гэдэг юм олон нийтийн одоо ийм том компанид ажил өрнүүлэх хэрэгтэй юм байна. Одоо л нөгөө public awareness гэдэг байгаа шүү дээ. Олон нийт өөрөө таныг одоо санаачлаг байхад олон нийт өөрөө бидний эрүүл мэнд чинь энэ эрсдүүлээд энэ хурдан энэ хуулийг баталж өгөөч гэдэг энэ аян бол гадныхан хийдэг юм байна. Тэгээд судлаад үзсэн чинь энэ компанид ажил энэ аяныг одоо нийгмийн энэ одоо санаачлагтай аянуудыг хэн хийгээд нэ гэсэн чинь анагаахын оюутнууд хийдэг юм байна. Анагаахын оюутнууд бүр өөрсдөө ингэж уриалаад оролцоод ягаад гэхээр анагаахын оюутнууд чинь өөрөө хүний эрүүл мэндийг хамгаалах гэж бэлтгэгдэж байгаа шин залуу үе. Тэгээ энэ залуу үеийнхэн өөрсдөө ингээд нөгөө нийгэмд амар их идэвхтэй байдаг хөдөлгөөнүүд нь чихэрлэг ундаан дээр бас гарч ирдэг юм байна гадны зарим улс орнууд дээр. Тэгэхээр бол
Миний хувьд бол одоо энэ хилцүүлгийн шатанд бол аль болох идэвхтэй оролцохыг бол хүсэж байна. Тэгээд өөрийнхөө чадах зүгээр яг хүмүүст эрүүл мэндийн нөлөөлөл талаас нь одоо зөв одоо судалгаатай мэдээллүүдийг бол аль болох өгөөд явах ийм л одоо бас чин хүсэл бол байна. Тэгэхээр бид нар одоо энэ манай ингээл эрүүл мэндийн салбарын хөгжилт юм байна гэж зөндөө ярьдаг шүү дээ. Тэгэхээр би 2010 онд энэ Ламбаагааг сайдахад эрүүл мэндийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. За энэ хугацаанд бол ер нь энэ салбарт нэг хэдэн чиглэлээр шинжилэл хийх ёстой байна гэдгийг бол ер нь ойлгосон. Нэгдүгээр эрх зүйн шинжилэл, хууль эрх зүйн шинжилэл. Хоёрдугаарт энэ салбарт бол хөрөнгө оруулалтын шинжилэл хэрэгтэй. Гуравдугаарт санхүүгийн шинжилэл, дөрөвт хүний нөөцийн шинжилэл, за тавдах нь энэ дөрвийг бол ДМБ-с гол одоо Монголд хийх ёстой гэсэн гол дөрвөн шинжилгээд тавдах нь би сэтгүүн шинжилэл гэж хэлдэг. Өнөөдөр бид нар сэтгүүгээ өөрчлөхгүй л энэ өвчлөл буурахгүй. Сэтгүүгээ өөрчлөхгүй л энэ нас баралт, энэ хавдар, энэ бүхэн буурахгүй. Энэ өөр маш илт. Тэгэхээр бид нар хүмүүсийн сэтгүүг л өөрчлөх. Эн чинь сэтгүүг өөрчлөх л хууль байхгүй. Тийм ер нь. Болтол хүүхдүүд за энийг болчихъя гэдэг дуудаггүй. Тэгэхээр энэ чиглэлээр одоо олон хууль санаачлалаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, эрүүл мэндийн даатгалын хууль. Эрүүл мэндийн даатгалын хуулийг бол ард иргэдэд маш ээлтэй болгосон шүү дээ. Ээлтэй болгосон. Одоо зөвхөн одоо нөгөө төрөх болон яг төрж байгаа одоо процесс тэгээд түргэн тусламжийн үйлчилгээ хоёр байдаг шүү дээ. Энэ хоёрыг чинь угаасаа төрөөс даадаг. Хүн одоо юу гэдэг даатгалтай байна уу, даатгалгүй нь хамаагүй тэр үйлчилгээг заавал авах хэрэгтэй. Тэгэхээр энэ хоёрыг төрөөс дагаад бусад бараг бүх үйлчилгээг эрүүл мэндийн даатгал руу оруулж өгсөн шүү дээ. Тийм учраас одоо энэ өөрөө их чухал юм алхам болсон. Тэгвэл бүгдийг ингээд төр даадаг юм чинь бид нар яасан ч яад ингэж болохгүй байхгүй. Яг тэгэхээр энэ эрүүл мэндийн даатгалын зардал ч асар их өсөж байна. Одоо тэг хүүхдийг тэтгэврийн хүмүүсийг төр дааж байна. Тэгэхээр бид нар бас нөгөө талаас энэ даатгал төлөгчтэй бас хайрлах хэрэгтэй байхгүй. Одоо өөрөө төлж जैन, би төлж जैन, зөндөө төлж जैन те. Гэтэл одоо юу гэдгийг яадгийн ямар ч өвчин тусна бүгдийн төр даачдаг юм чинь ингээд ээж болохгүй. Тэгэхээр бид нар нөгөө сэтгүүн шинжилгээг хийх хэрэгтэй. Тэгэхээр одоо бүх фронтоор л ажиллаж ээж монголчууд байхгүй бол сүүлийн үед бол би нөгөө дүүрэг дээр хавдрын эсрэг довтлогоон гэ аян 2019 оноос нөгөө өөрөө бас дэмжээд оролцчихсон шүү дээ. Тэгээд ингээд оролцоод тэн дээр бол дандаа нөлөөллийн ажлууд байгаа. За одоо ингээд хавдар чиний ийм аюултай юм шүү ингээд урьдчилан сэргийлж үзүүлээрэй гэл ингээд энэ аян явуулаад. Тэгээд сая би бас нөгөө чуулганы завсарлагаанаар хороодороо яваад иргэдтэй уулзаад энэ хавдрын эсрэг довтлогоо аяны тухай ярихад хүмүүс бас аягүй сайхан хүлээж авч байна. Тэгэл одоо би хэллээ л за хүүхдүүд бол багш нь та нар эмнэлэгт үзүүлээрэй, ээж аав нь аль яв эмнэлэгт үзүүлэхэд явдаг юм аа. Хамгийн хэцүү хүмүүс чинь томчуулаад тэгээд өвдөөд уртлан сэргийлэхт орохгүй жаад ингээ хавдраа хөндрүүлчихэд нас баралт өндөр байгаад байгаа маа. За одоо бүгдээрээ нэг гараа өргөчхөө. Бүгдээрээ одоо уртлан сэргийлэх үзлэгтээ орё гэдэг нэг гараа өргөчихээр бүгдээрээ өргөчж байгаа. Тэ өргөөд тэгээд тэр өргөцсөн чинь бас нэгтэй юм байна. За тэгээд эрүүл мэндийн даатгалын газрын одоо хаяг энэ фэйсбુક дээр энэ шүү. Та нар энэ лөө ороод одоо мэдхгүй зүйлүүдээ шууд ингээд уцсан. Юу яагаад асуучаараа утсан байгаа шүү. фэйсбુકээр асуучаараа. За өөр одоо асуух зүйл дүүргийн чинь нэмэлгийн хаягийн шүү, хавдрах чинь энэ шүү гэл ингээд ярихаар хүмүүс бас дуртай. Хүмүүс чинь бас тэгэл завгүй байдаг, зарим нь бас ингээд нэг мэдээлэл өгөх. Тэгэхээр бид нар энэ эрүүл мэндийн мэдээлэл, нийгмийн эрүүл мэнд гэдэг юм өнөөдөр Монголд бүр хоцрогчод байна гэдгийг бүгд л хэлээд шүү. Тэгэхээр нийгмийн эрүүл мэнд гэж юу юм бэ гэхээр энэ л баггүй юу? Энэ хуулийг баталчээж бид нар өнөөдөр нөгөө таргалт чихрийн шижингээс чинь салан зөргсөснө. Тэгэхээр ийм одоо нэг суур хуулийн нэгшүүл гэж би хэлэх гээд байна л да. Тэгээ яг таны хэлдгээр тэр сэтгүүн өөрчлөлт их чухал байна. Тэгэхгүй болохоор манайхны дунд нөгөө их хинэггүй зам явж байдаг. Нөгөө өхөр сүх талаад л өхөр хамрагчээр тий. Тэгээд та нэг юм шинжилгээнд хамрагдаад айгүй янз янзын одоо өвчин гараад ирлээ. Эсвэл одоо бөө очиж залхуурал тий. Тэгэхээр нэг имийг бид нар ойлгомоор байгаа. За яг тэр хүн өөрөө өөрийг нэг тоохгүй хийж болно. Үний эрэхтэй та өвдчихөөр ганцхан та шаналдах юм аа. Таны нөгөө хайртай гэр орны бүхэн чинь шаналдаг. Тэр болгон хүмүүст чи эдийн засгийн дарамт ирдэг гэдгийг бид нэр маш сайн ухамсарлаад миний эрүүл мэнд бол миний гэр бүлийн хариуцлагын асуудал гэдгийг л бид нэг сайн ойлгоод энэ урьдчилан сэргийлэлт үйлчлэг эрүүл мэндэд гаргадаг хандлагуудаа их өөрчилчихэл одоо бас
хэрэгтэй. Тэрний одоо суур юм бол тэр сэтгхүүн өөрчлөлтөөс л юм билий. Улс яаж одоо автоматар одоо юмудыг яах гад сэтгхүүн өөрчлөгдөхгүй бол бас хэцүү юм билий. Тэгэхээр улс бол хөрхий бас хийх юм а хийх гээл үзээд шүү дээ. Эмнэлэгт очихт нь одоо үзэх гээл ингээд яг одоо тэр чанар бол мэдээж одоо сайжруулах юм байгаа. Гэхдээ улс бол тэгэл тэтгэврийнхний төрөөснөөс л эмнэлэг өнгөө хүүхд өнгөө гэл ингээд бас чадах юм а бас хийх гээл оролдол байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө талаас иргэн өөрөө одоо сэтгхүүгөө өөрчлөх ёстой гэдэг чинь л тэр байгаа. Тийм. Тэр өмнөх таны нөгөө парламентд байхад яжсан тэр эрүүл мэндийн даатгалын тухай хууль, эмнэлгийн тусламж үйлчлэгийн тухай хуулийн одоо нөлөөгөөр одоо бид нар жишээл хувийн эмнэлэгт бол даатгалаар үйлчлүүлдэг болчлоо шүү дээ тий. Улсын эмнэлэгт зөвхөн даатгал гээд тийшээ очрлохгүй одоо хувийн эмнэлэгтээ өөрийнхөө хүссэн эмнэлэгтээ үзүүлээд хэвтэн эмчлүүлээд даатгалаар үйлчлүүлж болж байна. Энд хуучин бол нөгөө ийм байсалтай гол энэ бусад орнууд бол яг энэ даатгалын хуулиараа даатгалын үн тарифаараа маш их юмыг зохицуулдаг байхгүй юу. Жишээлхэд манайх ч нөө төр улсын эмнэлгүүд асар их ачаалттай шүү дээ. Хувийн эмнэлгүүд ачаал багтай. Тэгэхээр баг хүн одоо хоосон ч байж. Тэгэхээр бид нар яаж нэхэр дахиад нэг улсын эмнэлэг бариад дахиад ингэх биш. Хувийн эмнэлгийг адилхан тарифтай бол одоо яг улсын хувийн чинь ялгаатай байсан. Адилхан тарифтай болохоор хүмүүст бол хувийн эмнэлэгт очсон ч даатгал нь яг тэр эмнэлэг өөрөө тэр тарифаар авдаг юм. Нөгөө талаасаа энэ үн тогтворжуулах одоо хөтөлбөр гэж манай намын үед хийдэг байсан юм да. Үн тогтворжуулах юун дээр хийдэг гэсэн бол бензин дээр хийдэг байсан. Өөрөөр хэлбэл ард иргэдэд бензинийг нэмэхгүй тулд үн тогтворжуулдаг одоо тэр оруулж ирж байгаа компаниудад хөнгөлөлтөй зээл өгдөг. За та нар үнэ нэмж болохгүй шүү гэдэг төр ингээд үний чинь бас нэг шууд зах зээл гэж чөлөөтэй хайж болдгоо. Ялангуяа эрүүл мэндийн салбарт. Тэгэхээр манад яаж юм нэхэр эрүүл мэндийн одоо энэ хувийн эмнэлгүүд яг эрүүл мэндийн даатгалаараа яг тэр тарифаар үзэн шүү. Мэдээж яг одоо тусгай өрөө мөрөөнд ингээд хэвтээд тийм үү тусгай нэмэлт одоо үйлчилгээ байгаа бол одоо тэрийг нэмж болно. Тэрнээс гэхээр хувийн эмнэлгүүд чинь бас даатгалаа авах гээд яг тэр тарифаар үйлчилнэ. Тэгэхээр нөгөө хуучин хувийн эмнэлэгт чигээр амар үнэтэй улсын хямдхан гэл улс дээр ороод авахгүй бас эн чинь ингээд үн тогтворжоод ирэхээр бусад оронд бол гаднаас нь харахад эмнэлэг ялгагддаггүй байхгүй юу? Энэ улсын эмнэлэг юм уу? Хувийн эмнэлэг юм уу? Ялгагддаггүй те. Манай эмнэлгүүд яг тийм байх хэрэгтэй. Гаднаас ерөөсөө ялгагдахгүй. Тэгээд үйлчлэгээр өрсөлддөг. Хин сайн хүнээ авж байгаа нь даатгалаа мөнгө авдаг. Одоо тийм болцсон шүү. Тэгэхээр энэ бол өөрөө их чухал юм бас нэг өрсөлдөөний хэлбэр болчихж байгаа. Тэгэхгүй бол тэр эмнэлэг рүү мэдээж одоо даатгалын мөнгө орж байгаа. За хүүхэд төрүүлж байгаа бол тэр төрөөс мөнгө орно те. Энэ эсвэл одоо тэр хувийн одоо өөрийнх нь нэмэлт даатгал байж ингээд тэр цаанаас орж ирж байгаа мөнгө бол нэг гаднаас харагдах ёсгүй. Тэр чинь харагдахгүй. Гол нь гаднаасаа харахад хүмүүс хаанч очсон чанартай, юутай ойрхон, эвтэйхэн одоо сайн эмчээ мэддэг, тоног төхөөрөм сайтай очлоо. Тэрнээсээ даатгалаасаа төллөө. Мэдээж авто супер үйлчлэгээ бол нэмэл давлаа. Тэгэхээр энэ өөрөө үн тогтворжуулах их чухал юм салбар болчиход байгаа маа. Зөв. Ер нь таны ингээд нэг санаачилсан хууль мөлүүд ер нь дандаа эрүүл мэндтэй холбоотой хуулиуд их ярьдаг тий. Тэгээд урт хугацаанд яг өрдөг өгж л байна. Одоо эмнэлгүүд дээр очиход эмнэлгүүд бас баярлдаг л юм жишээлхэд одоо хуучин бол хагалгаанууд бол голцуулдаг хүмүүс өөрсдөө юм авчраа хийдэг чанаргүй. Одоо тодорхой хэмжээгээр тэр өндөр өртөгтэй хагалгаануудыг бол даатгалаасаа төлөөд 15% нь өөрөө төлөөд ингээ явж байгаа учраас их сайн байна. Тэгэхээр бид нар энэ Монгол эмнэлэг одоо улсынх байна уу, хувийнх байна уу, Монгол эмчин, улсын эмнэлгийнх байна уу, хувийн эмнэлэг байна уу хамаагүй. Энэ эмчнараас л нэг мөнгө харамлдаг болчих хэвээр. Нэг тийм сонин үзэл байдаг. Гал бүр нэг тэр нэг эмчиг бүр ингээд тэр тайлан тооц бүр махалж өгдөг штэ. Тэгээд чи тэгсэн үү, чи тэр мөнгө идсэн үү, ингэсэн үү, тэгсэн үү. Гэтэл тэр хэмжээгээр чинь одоо чанар нь сайжрахгүй бол мөнгө нь гадагшаа урсаад байгаа. Гадагшаа тэр 60 сая доллар, 80 сая доллар урсдаг гэж тооцоонууд гарцсан. Гэтэл тэр 60 саяхаа ядаж нэг 40 саяын Монголынхоо энэ хувийн болон улсын эмнэлэг эмч нарт өгчхөлд яад юм бэ? Тийм үстэй. Бид нар чинь эхлээл хэцүү бай, сүүлдээ хөгжөөл дэвшин мундаг болно. Одоо энэ аймагуд чинь бас ингээд аймгийн эмнэлгүүд төрөлжиж болно. Би тэр нөгөө эмчээ сонгож үйлчлүүлж болно гэдэг чинь тэр заалт тахгүй. Одоо жишээлбэл заавал Баянгалт дүүргийн эмнэлэг зөвхөн Баянгалт үзүүлэх биш. Жишээлхэд одоо Баян үлгээд одоо юу гэдгийг нөгөө мундаг тархины мэс заслын одоо тэр хариулаа эмчээ одоо хүүхдүүд
тэтэр гэл Тийм. ингээд зөндөөлн тархин тэтэр тэнд одоо ингээд брэнд болгоод байж хат бүхэн тийшээ л явна. Жишээлбэл хинтид гэдэг ч юм уу те. За одоо Төв аймгийн эмнэлэгт нэг мундаг эмч аваад тэргэлтэй. Тийм. Одоо тэгэхэд бол хүмүүс тийшээгээ явдаг. Тэр эмнэлэгт орол босоол ирнэ шүү дээ. Тэгэхээр ингээд ийм брендинг хийх, эмнэлгүүд юмараа төрөлжих энэ зүйл өөрөө Тэр эмнэлгийн тусламж үйлчилгээний хуулиар ерөнхийдөө энэ чинь бас нээлттэй болж эхэлсэн. Тийм залтын нөлөөгөөр явсан тийм ээ. Ер нь ийм юм байлаа. Бид нар ингээд бусад салбарт бол жоохон ингээд аль болохоор төр оролцохгүй зах зээлийн системээр одоо аль болохоор ер нь явуулах гэж үзэх ёстой гэж ярьдаг тийм ээ. А яг эрүүл мэндийн салбар дээр бол шууд зах зээл рүү хаяж болдгоо салбар байхгүй. Жишээлбэл үндсэн хуулинд хүн амьд явах хэрэгтэй гэж заасан. Өнөөдөр хүнийг чи мөнгөгүй юм чинь чи эмнэлэгт очиод яах юм бэ гэж хэлж болдоггүй. Тэгэхээр тэрийг төр одоо амьд явахыг төр хариуцж байгаа учраас төрөнд хүссэн хүсээгүй одоо оролцоод бүх юмыг зохицуулаад ингээд явах хэрэгтэй. Тэгэхээр эрүүл мэндийн салбар өөр онцлог байхгүй. Тийм учраас бид нар энэ том эмнэлгүүдийг ерөөсө хувьчлах нь буруу. Энэ эмнэлэг бол тэр хагас бие даасан байж болно тийм үү? Одоо саяны хэлдгээр бас нэг жоохон үйлчлэгээнүүдээ нэмээд хүмүүс ирэхэд одоо тэр гадаад явахгүйгээр одоо ирчдэг тийм одоо хэмжээнд хөгжүүлээ гэдэг. Тэрнээс өмч нь бол төрийнх байх хэвээр. Төрийн өмч. Ийм л одоо эрүүл мэндийн салбар бол арай л онцлог салбар л та. Надад бас нэг хүн хэлжээс өөрийнх нь Солонгос очоод ингээл бүх төрлийн үзлэг онцлогоонд нь ороод лаборатори шинжилгээ багцын шинжилгээнд ороод эмчнэрээр үзүүлээд хамгийн сүүлд нь ерөнхий эмчээсээ зөвлөгөөг аваад юм авчуулаад явсан чи жингээ хас гэдэг зөвлөгөө өгсөн. Уг нь тэр хүн бол амар их юм ингээд нэг авандаал гэсэн юм тэнгуүч үгүй би одоо жингээ хас гэдэг зөвлөгөө авахын тулд тийшээ ингээ очоод энэ их өртөгтэй шинжилгээнд хамрагдчихлаа штэ гэдэг ингээ жоох нэг тийм одоо юу гэмдэ өөр их юм хүлээж исэн. Тэгэхээр нөгөө энэ нэг талаас бол энэ илүүдэлжийн таргалж их олон юмны суур болчтой. А хоёр талаас бол энэ эмнэлгийн тусламж үйлчлэгээ чинь бол гадныхан бол маш их ингээд маркетинг гэдэг эрүүл мэндийн аял жуулчлал болгож бүртлээ хөгжүүлж байна. А гэтэл бол бид нар одоохондоо энийг арай өөр өнцгөр хараад их шиг байна. Тий. За тэгээд ямар ч сан битүүрийн ярьцлага ер нь бол нэлийн одоо дуусах цаг болох тал руугаа хандж байна. Тэг ямар ч сан бол миний харж байгаа өнцөг бол энэ бол татвар дээр төвлөрсөн хуулийн төсөл бол биш шүү гэдгийг бас хүмүүс маань сайн ойлгосоо. Миний харж байгаа өнцөг бол энэ хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах гээд байна. Тэгээд дээрэс нь бүх чихэрлэг ундаагийн чинь одоо онцгой албан тусарт хамааруулахгүй. 100 мл-тэй 5 граммаас дээш байх юм бол хамаарах гэдэг юм байна. А доошо байх юм бол энэ одоогийн байдлаар бол яг явдгаараа яваад явах юм байна. Тэгээ гол нь бол бас аль талдаа энэ хугацаа хилцүүлгийн хугацаанд хэрэглэгчд нар ч гэсэн их зөв мэдээлэлтэй болох, үйлдвэрлэгчд нар ч гэсэн нөгөө бизнесээ төлөвлөхөд бас хугацаа гаргаж өгч байгаа юм байна шүү гэдгийг л хэлхийг хүсэж байна. Би бол одоос олон хууль санаачил батлуулж ирсэн нэг удаа ч энэ татвар нэмэх хуулийг дэмжиж байгаагүй. За сүүлийн үед 2 одоо татвар нэмэх хуулийг дэмжсэн. Нэг нь энэ хууль. За энэ хуулийг би хэллээ. Энэ бол эрүүл мэндэд чиглэсэн хууль шүү. Хоёр дахь нь бол нөгөө хуурамч шатхуун дээр бас одоо манай улс жаргаа орсон шүү. Хуурамч шатхуун дээр бас тодорхой онцгой татвар нэмжиж зохицуулсан. Өөрөөр хэлбэл хуурамч бензин орж ирснээр олон машинууд эвдрээд эдийн засгийн маш их одоо хохирол учрсан. Тэгэхээр ийм цаана хохирол авчирдаг зүйл дээр л би одоо ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бол тэр татвар бол гол асуудал биш. Одоо үр хөвгтүүдээ энэ янз бүрийн одоо энэ хортой зүйл өгөхгүй байхын төлөө явж байна гэдгийг бас хэлээ. Тэгээд баярлалаа. Та бас сайн дэмжээрэй. Тий. Тэгээ би ямарсан бас одоо ерөөсөө л 17 оноос хойш 17 оноос хойш бол яг энэ чихрийн юг бол өөр юм хэмжээнд нийгмийн сүлжээнд чадхаараа яадаг бас нэвтрүүлэгч хийжсэн олон талын юмнууд хийжсэн. Тэгээд ер нь эцсийн дүндээ би ингээд янз янзын хэлбэрээр хэлээд энэ бол нэмэргүй юм байна гэдгийг ойлгосон. Тэгээ ойлгосон. Тэгээд энэ судалгаа том тооцоол гарч ирсэн. Энийг бол 18 онд би одоо судалгаатай явсан. Тэгээд энэ дээрээс ерөөсөө дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ зүйлдээ чинь яг мэдээлэл сургалт сурталчилгаа явдаг юм а. Гэхдээ хамгийн үр дүнтэй арга чинь бол энэ эдийн засгийн тооцоол байдгийн шүү гэдгийг одоо зөвлөөд эрүүл мэндийн яам нь одоо анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль тэнд дундаа нийгмийн эрүүл мэндийн сургууль нь 3-4 жилийн хэмжээний нэлээд олон судалгаа ингээд судалгаанд нэгтгэхэд бүр юм тооцоолыг гаргацсан. Тэгээд энийг би маш сайн одоо миний бараг гарын ширээний ногоон шиг ингээд байж байгаа байхгүй. Тэгээд миний итгэл үнэмшил бол юу байсан бэхээр ерөөсөө л энийг эдийн засгийн тооцоолоор л хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах юм байна. Энэ бол нэг одоо онцгой албан дотор бол нэг том чухал зүйл юм байна. Одоо дараагийн нэг том чухал зүйл бол
зар сурталчилгааны тухай хууль юм байна. Тэн дээр бас түрүүний хэлжсэн яриа одоо зүйлүүдийг бас хоригдж өгчээж энэ зүйл яг утгаараа явдаг юм байна. Тэгэхээр та ч гэсэн бас тэр зар сурталчилгааны тухай хуулийн дээр бас их анхааралтай байгаарай гэж бас би хаваасаа. Тэгээ сая нөгөө бит хоёр юмнууд ярьж явах нөгөө илүүдэлжин таргалт гэдэг нөгөө хүүхдийн шүдний асуудлыг ярьсангүй тийм. Тэгэхээр яг энэ угаасаа хүмүүс мэдж байгаа л да хүүхдийн одоо шүдний асуудал бол бас л шүд орхоотолт энэ зүйл бол бас нэлээл толгойн өвчин болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чинь яг дандаа чихэрлэг зүйлсээс л болоод байгаа. Тийм. Шүдний одоо амны хүндийн эрүүл ах уу? Одоо анагаах ухааны чиг хандлага ерөөсөө юм болчихлоо. Амны хүндийн эрүүл ах уу? Хамгийн суур байна. Хүн одоо хүндийн одоо хорхоо идсэн бойлын өрөвсөлтэй байх юм бол зүрх судасны өвчлөл үүсэж байна. Бөөрийн одоо өрөвслүүд үүсэж байна. Энэ олон төрлийн өрөвсөл тэмдгүүдийн чинь тэнд байгаа нэг бактерийн нөлөөгөөр цуснд ороод ингээд амжихаараа өрөвсөл үүсгэж байна гэдэг ийм тогтоогдсон. Тэгэхээр энд чинь бас нэрээ хоёлаа бас яг тэр мэдээллийг бас жоохон дутуу өгчлээ. Тэгтээ бол энэ амны хүндийн эрүүл ахуйд чинь бас сөргөөр нөлөөлдөг зүйл чинь чихрийн хэрэглээ байдаг. Яагаад сөргөөр нөлөөлдөг гэхээр амны орчин гих өөрчилж өгдөг болохоор тэр нөгөө бактериудыг үржих таатай орчин үүсгэж өгöd дэдэг шүү гэдгийг бас хүмүүстээ хэлье. За ингээд ямарчсан бидний урилгыг хүлээж аваад их ажлынхаа хажуугаар төгжрэн дундуур бүр манай студийг зорин ирж ярилцсан танд бас их баярлалаа. Тэгвэрээ хийх ёстой ажлаа хийх ёстой. За. Захимж подкаст энд хүрээд өндөрлөж байна. За дараагийн подкастаар уулзлаа. Түр баяртай.